Нэгэрт халдлагуулж 32 хүн амиа алджээ. Нэгэр улсын зүүн хойд нутгийн Яла хотын захад алан хядагчид өчигдөр бөмбөг дэлбэлсэний улмаас 32 хүн амин насаа алдаж 80 гаруй хүн шархагдсан байна. Тус халдлагыг үйлдсэн этгээдүүд хэн болох нь тогтоогдоогүй байгаа ч Нигерийн их бүс нутгийг эзлээд байгаа Боко Харам бүлэглэл үйлдсэн гэж таамаглаж байгаа юм а. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Нигерийн исламистууд болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн үүсэж үүний улмаас хэдэн мянган хүн амь ирсэдсэн юм. Өдгөөгөөс 12 жилийн өмнө Мухаммед Юсуф гэгч Боко Харам бүлэглэлийг байгуулсан Нигерт цэвэр тусны исламын бүлэг байгуулах хүслийг гүйцээсэн явдал байлаа. 2009 он цагдаа нар түүнийг хөнөөсний дараа бүлгийнхний эрч хүч сулрах биш харин ч нэмэгдсэн юм. Боко Харам гэдэг нь тус улсын Хауса хэлээр өрнөдийн боловсрол хориотой гэсэн үг бөгөөд тэд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг лалын саланцгаарлагч бүлэг юм а. Тэд Нигерийн хойд нутагт голдуу халдлага үйлцээр байна. Тус бүлэглэл хөрш Камерунд ч нөлөөгөө дэлхийг оролдож байгаа юм а. Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлж байгаагаар тус бүлэглэлийн төрөнгийн ажиллагааны улмаас 2013 оноос хойш Нигер, Чад, Камеруны 2.5 сая хүн гэр орноосоо дөрөвхөд хүрчээ. 26 залуугийн нүрийг галс өнөөгч шилжүүллээ. Миссисипи мужийн галс өнөөгч 41 настай эрэгтэй өнөөдөр Бруклиний мотоциклийн механикч 26 настай залуугийн нүрийг авч амьдралд эргэн ирсэн байна. Нью-Йорк хотын их сургуулийн Лангон эрүүл мэндийн төвд түүхэнд их хамгийн өргөн хүрээг хамарсан нүур шилжүүлэн суулгах мэсгэлийг амжилттай хийсэн юм а. 150 гаруй ажилтнаа тус эрдэм шинжилгээний төвийн тэргүүнд доктор Эдуард Родригес, манай үйлчлүүлэгч Патрик Хардисон 2001 онд шидэж байгаа байшинд хүний амь аврахаар орох үедээ байшингийн дээвэрт дарагдан улмаар хамгаалтын маск нүүрэн дээр нь хайлсан. Харин Хардисон цонхоор үсэж амьд үлдсэн гэж тайлбарласан юм. Галс өнөөгч Хардисоны нүур бүхэлдээ толгой хүзүү биеийн дээд хэсэгт хүлэгдэжээ. Тэрээр зовчих, уруул, хамрын ихэнх хэсэг үс хөмсгөө бүгдийг нь алдсан ч амьд үлж чадсан юм а. Энэ бүх хугацаанд Патрик Хардисон 70 гаруй удаа мэсэлд орсон юм а. Түүнийг сүмийн нэг гишүүн Лангон эрүүл мэндийн төвтэй холбож өгсөн байна. Бүтэн жил гаруй хүлээсний эцэст донор олджээ. 26 настай Дэвид Родбау гэгч залуу 8 сарын 12-нд мотоциклийн ослоор амьсгал хураасан байжээ. Донор залуу зөвхөн Патрик шинэ амьдрал бэлгэлээгүй юм. Түүний нүур төдийгүй зүрх, элэг бөөр, нүд, арьс зэрэг бусад эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчнүүдэд шилжүүлэн суулгасан байна. Донор амьсгал хурааснаас 2 хоногийн дараа нүур шилжүүлэн суулгах мэсэл эхлэж бүтэн 12 цаг үргэлжилжээ. Доктор Родригес багийнхаа хамтаар Хардисонд нүур хуйх, чихний сувг болон эрүү хацрын ясны зарим хэсгийг хамрыг бүхэлдэн шилжүүлэн суулгасан байна. Мөн нүдний зовх суулгаж нүдийг цавчуулахын тулд зовхны булчинч нөхөс суулгажээ. Сонирхуулахад 1985 оноос хойш дэлхийд дахин ердөө 28 удаа нүур шилжүүлэн суулгасан байна. Мэс заслаас улбаалan 3 хүн амиа алдсан ч нүур шилжүүлэн суулгах мэс заслыг ирээдүйдээ гэж үздэг байна. Доктор Родригесийн мэдэгдэж байгаагаар мэс заслаас хойш 3 сар өнгөрөөд Хардисоны биеийн байдал сайн байгаа бөгөөд би энэ бүрэн эдгэгтгийш хандсан гинэ. 6 сарын дараа гэхэд галс өнөөгч Хардисон эрүүл хүн шиг ярьдаг болох юм байна. Мэс заслын зардал нь 850 мянгаас 1 сая $1 хэлбэлзэж байгаа юм а. Патрик Хардисон энэ хүн мэсэлэнд Нью-Йорк сэтгүүлд ярилцлага өгөхдөө би үлдсэн амьдралаа байнгын өвдөл цовиртой өнгөрүүлнэ. Гэхдээ нүур царайтай байхад өвчин тест чадна гэжээ. Орос улбаны улс Ослын талаар мэдээлэл өгвөл $50 сая шагнал амласан байна. Энэ оны 10 сарын 31-нд Сенат хойгдгөр нислэг үйлдэж орсон Орос улбаны улсын агаарын тээврийн онгоц нислэгийн үеэр сүрж хөлгийн багийн гишүүд зорчигч нийт 224 хүн амиа алдсан. Уг Ослыг талын улс бүлэг үйлдсэн гэж хүлээгээд байсан билээ. Онгоцны Ослын шалтгааны тесрэх бөмбөг байсан гэж Орос улбаны улс аюулгүй байдлын албанаас мэдэгдсэн 1 кг тесрэгч агуулсан тесрэх бөмбөг дэлбэрсний улмаас онгоц агаар зурсан байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг олж шийдвэрлийг ногдуулах болно гэж хатуу хэлсэн юм. Орос улбаны улсын засгийн газраас Ослын талаар мэдээлэл өгсөн, онгоц ихийн унагсан талаар мэдээлэл өгсөн хүнд $50 сая шагнал өгнө гэж амлаад байгаа тухай Спутник агентлаг мэдээсэн юм. Шарм эль-Шейхийн онгоцны осол бол анхны гэмт халдлага биш бөгөөд 2013 оны сүүлэр болсон Волгоград галт тэрний буудын дэлбэрэлтийг нэрлэж болно. Бидний нулимс хатаж амжааг байна. Гэхдээ бид хэрэг үйлцэн этгээдүүдийг энэ ертөнцийн хаанч нуудаж байсан олж үйлцэн хэргийн төлөө шийтгэл оногдуулах болно гэж андгаасан юм а. Египет албаныхаа онгоцны осолтой холбоотойгоор 17 хүнийг баривчилсан ба Шарм эль-Шейх нисэх буудлын 2 ажилтныг онгоцонд бөмбөг сөөрлүүлэхэд туссан гэж сэжиглэж байгаа юм а. Хөл бөмбөгийн тоглолтын өмнө хүмүүсийг сандаргажээ. Парисын халдлагын дараа дэлхийд дахин ялангуяа Европын орнууд төвшөр тавтаад байна. Тухайлбал Германы Хановер хотноо өнгөрсөн шөнө болсон Нидерланд Германы багийн хөл бөмбөгийн тоглолтын өмнө цагдаа нар цэнгэлдээс хүмүүсийг яалтаа нүүлгэн шилжүүлжээ. Германы цагдаагийн газарт хийн нэгэн хөл бөмбөгийн цэнгэлдэд тесрэх бөмбөг дэлбэлэх гэж мэдээлэл ирсэн юм. Цагдаа нар энэ мэдээллийг нухацтай авч үзэн аюулгүй байдлыг шалгах үүднээс үзэгчдээг яалтаа нүүлгэн шилжүүлж хөл бөмбөгийн тоглолтыг 90 минут орчим саатуулсан юм а. Хөл бөмбөгийн тоглолтыг Германы канцлер Ангела Меркель болон засгийн
засгийн газрын албаны 3 хүн үзэх байжээ. Германы хэвлэлд мэдээлснээр тесрэг бомбын мэдээлэл Францын тагруулын албараас ирсэн гэж мэдэгдсэн юм. Францын талаас Германд Иракийн хэд аврагчид халдлага үйлдвэрлэж байгааг анхааруулсан юм а. Өмнө нь өнгөрсөн Баасан гарагт Парис гарсан олон халдлагаар Stade de France хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна 3 хүн амиа золиослож тесрэг бомб дэлбэсэн юм. Парисын халдлагад 129 хүн амиа өрөвдөж 350 гаруй хүн гинтж бэртсэний заримынх нь биеийн байдал муухай юм а. Парисын цагдаа нар террористын гар утсыг олсон юм. Парис хотын цагдаа нар тус хотын зочид буудлуудын өрөөндөд нэгжлэг хийх үеэр Францын нийслэлд болсон дэлбэрэлтүүдийг үйлцэн сэжиглэж байгаа террористын гар утсыг олсон байна. Гар утсаас ог бид бэлэн гэсэн зурсыг илрүүлжээ. Энэ тухай Францын дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдээсэн юм. Уг зурсыг Парис цуврал халдлага болохын өмнө үл мэддэг дугаарлуу илгээсэн байсныг онцлон тэмдэглэж байгаа юм. Үүнээс гадна цагдаа нар хөлбөмбөгийн тэмцээн болж байсан Stade de France цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо халдлага үйлдсэн амиа золиослогчийн зургийг нийтэлсэн юм а. Түүний хэн болохыг тогтооход туслахыг Францын хууль сахиулах байгууллагын ажилтнууд олон нийтээс хүссэн юм. Террористуудын машинд 3 хүн сууж явсан ажилтны камерт бичигдсэн юм а. Тэдний нэг болох Салах Абдесламыг цагдаа нар ирэн сурвалжлаж байгаа бол Салахын дүү Ибрагим нь Волтер цэцэрлэгт годомжинд өөрийгөө дэлбэлжээ. Машин сууж явсан 3 дахь этгээд хэн болохыг цагдаа нар өнөө хүртэл тогтоож чадаагүй байгаа юм. Францын тусгай албаныхаа 11 сарын 17-нд Ибрагим Абдесламын амьдарч байсан байрыг олж илрүүлсэн бөгөөд уг байрнаас зөөврийн компьютер ухаалаг гаруутаас олдсон байна. Энэ байрыг халдлагуудыг үйлдэхээс өмнө 7 хоног ашигласныг мөн тогтоож чаджээ.